Акане бол тулааны урлагийн мастрын 3 дахь охин. Аав нь 3 охинтой болохоор доожогоо өв залгамжлуулж өгөх хүн байдаггүй. Тиймээс сайн найзынхаа ганц хүдээ Аканыг гэрлүүлж доожогоо өв залгамжлуулж өгөхөр болдог. Удаачгүй өнөөдөр Рамаг дагуулад очино. Сав томоогоос гэсэн захиа ирлээ. Тэгсэн ягаад ч юм гэрт нь ягаан өстэй охин болон аврах том панда ирдийн. Аканыгийн аав нь гайхсан ч "Үгүй одоо охин шиг л харагддаг юм бэлгүй" гэж удаад ягаан өстийг тэрвэрэд автал мөмтэй байлаа. Аав нь бүр шок ирсэндээ хэвтэрт ороод нам. Юта Чаканы ягаан өстэй доожогоо танилцуулж хоёулаа тулаанчин болохоор нөхөрсөг тулаан хийхэр боллоо. Тэгсэн чинь ягаан өст Аканыгийн бүх дайралтаас нь болтчихно. Гэтэл Аканы ууралж хамаг хүчээрээ хан цөмөртөл зогсон боловч ягаан өст мангар хурдан ардн гарч Аканы ялагдлаа. Энэ хооронд өнөө арга панда чинь сэмэрхэн усанд ороход ягаад ч пандатай мангар адилхан Аканыгийн аавтай уйлцаад сууж идэг. Харин толдож болсон ягаан өст бас усанд орохоор явбаа. Тэгсэн Аканы бэлтгэлээ хийж дуусгаад ягаан өстийн араас урдын. Тэгтэл шал уур эрэхтэй хүн байт юм да. Аканы гайхсандаа юу ч болоогүй юм шиг хаалга гадаас нь хааж, юу ч болоогүй юм шиг хувцас өмснө. Тэгснээ гинт тарилж гаж нантаа ороод ирчихэж байгаа чулуу шидэж алхнаа ялхна. Ягаан өсттэй усны тусал шиг адилхан энэхүү бол Рама. Харин пандатай адилхан ах бол Рамагийн аав. Аканыгийн гэрээхэн бүр шок. Тэгсэн Рамагийн аав Рамаг аваа цөөрөмлөж идчихнэ. Гэтэл усан дунсан Рама тэрхэн зур нөгөө ягаан өст болоод төвөрчихөн тэрээ. Рамагийн аав нь ч усан дунж панда болоод төвөрчин. Нэг өдөр Рама аавтайгаа хамт хятадын бэлтгэл хийдэг хараалтай болон бэлтгэл хийгээд явж иж. Тэгсэн бэлтгэлийнхээ үеэр Рамагийн аав усан дунтал гарч ирэхдээ панда болчдیں۔ Унсан Шам Мао Ничуан гэх панда живж өгсөн хараалтай ус үйжээ. Ийхүү панда олсноо ч мэдгүй Рамалуу дайрч Рамаг нэг услан унгахтаа Нян Ничуан гэх жаахан охин живж өгсөн хараалтай ус байсан байдаг. Ингэж л хүүтэн усанд орвол эмгтэй болж, халуун усанд орвол буцаад өөрийн төрхөндөө ордог хараалтай болчихож. Учрыг нь мэдсэн Чаканы "Нүцгэн байхын минь харчихсан" гэж уурлаал. Харин Рама "Тэглээч би чамаас илүү лаг үйдэ" гэж хэлээд ширээгээр нам цохиулсан байдаг юм. Юутач гэрлэх юм болохоор Рама аавтайгаа хамт энд амьдрахаар болж Аканытай хамт нэг сургуульд явхаар болно. Дараа өдөр нь Аканы Рама хоёр сургууль руугаа явж итэл нэг эмээгийн цацжээсээ усанд оногдож Рама эмэгтэй болчлоо. Тэгсэн Аканы эмнэлэг орж халуун ус авах гээд иртэл Рама догт мэдээлэлгүй нэг эмч яг ард нь хүрээд ирдیں۔ Рама бол тулааны мастер. Тийм ч болохоор зүгээр нэг эмч Рамад мэддэхгүй хүрээд ирсэнд бүр гайхаж хоцорноо. Бас энэ эмч нь Аканыгийн краш нь. Ямар ч тач сургуультай иртэл бараг бүх эрэгтэй сурагчин нэгэн зэрэг Аканы руу дайрч бүгдээрээ Аканы сэтгэлтэй юм гинэ. Аканыч тэр дорой бүгдийг нь ялахад нэг модон сэлэмтэй Куно гих нөхөр л үлддэг. Энэ бүр Аканыг нуусгүй. Тэгээд Рамаг Аканытай хардаж тултгаар боллоо. Тинхүү модон сэлмээрээ Рама руу дайртал Рама дайралтаас нь болтож үсэрч дайраад Куног тэр дорны алчлаа. Тэгсэн яг энэ хоёр бороо орж тараад хараалтай гэдэг нь баригддгийн наан ханаас ч панда ах гарч ирээд Рамаг аваад явчихдаг. Хараалтай гэдгээ бусад хүмүүсээс нууцлахаар болж илдээ. Ийхүү Рама эхний өдрөө хичээрээсээ хоцорч Аканытай хамт коридор зогсчихлоо. Гэтэл өнөө Куно ч бас ангидаа өмүүлсэн гэд коридорт гараад ирлээ. Зүгээр ажихгүй Рамаг өдөж хөөцлөж явж байгаад манай хоёр сургуулийн усан саналуу унчина. Азар Куно ухаан алдчихж Рама баригдахгүй тулд нуруунд дээрээ Куног үрээд сэллээ. Тэгсэн дээрээс нь ангийнх нь харснаа. Юур сэнсэлдیں۔ Яг энэ үеэр Куно сэрж ухаангүй юм Рамаг тэрч авахта мөмөгийн бацчдیں۔ Рама яг баригддгийн наан нинжа шиг эргэж гял сохтож амждаг. Юутач Рама явах газаргүй модон дээр ногдож харин Аканы халуун савчиртал нөгөө Куноч нүстэй гандан бурахгүй. "Рама!" гэсэн л ирж байна. Юутач Аканы Куног аргалж тэр хооронд Рама нөгөө усаа барьчаад өндөх гэж үйл тамаа үзнэ. Цацгсаар байтал нь Аканы Куног нистэл нөшгөлж өнөөх нь Рама дээр хурж ирээд баригчлаа гэж айтал азар эмгтэй Рамаг Рама гэж таньдаггүй. Тэгснэ "Аймх хамуу Рама зүгтлаа" гэж хэлээд Рамагийн уурыг хүргэж Рамад нэг сайхан өшөглүүлээд хоцорваа. Маргааш нь Куно эвгүй инээж нэг л бишээ. Ягаан өсtöд өчөөрэй гэд нэг захиа Рамад өгүүлж заасан газраа нь яваад очтол өнөө Куно ч эмгтэй Рамад хайртай гэж шүү. Тэгснэ Аканыгийн эгчэд "Аканэс чартай. Ягаан өсtöд чартай. Ерөөсөө л хоёулантай нэг ирэхнэ" гэвэ. Бас Аканыгийн эгчээс эмгтэй Рама болон Аканы хоёрын зургийг хөдөлтөж авсан байдаг юм. Нэг өдөр Куно эмгтэй Рамад бэлэг өгөх гээд Рамаг дуудтал "Рама, чи дахиж тэр охиныг харахгүй" гэд явцдаг. Тэгсэн яг энэ үед Рамагийн дээр ус асгаж таарад дулаан эргээд л Кунотой тарчина. Баярлсан Куно шууд л эмгтэй Рамаг тэрч авахт нь Аканыгийн эгч Рама дээр халуус асгачлаа. Куно бүр гайхаж өрхлөө. Тэгсэн Аканыгийн эгч нь Кунод "Ягаан өстэй охин байгааз түүний бие сэтгэл бүгдээрээ Рамаг их ойлгосноо" гэж хэлдэг. Гэтэл Куно хэлснийг нь буруу ойлгож ягаан өстийг Рамагийн эмэгтэй гэд утчихна.
Тиймээс ягаан үстийг Раматай хардаж, Раматай дахин нэг удаа толдохаар дайрахад Рама хормын төдийдл болтож Куно харж амжихааргүй хурдаар хэд зогчино. Яа харахгүй л Тулааны мастер. Гэтэл Акане Рама хоёр Кунод байсан нөгөө зургуудыг харснаа Рама "Гүн Куно юм царамутай охины зургаар яадаг байна" гэж хэлээд имлэгт хэвцэн байдаг юм. Гэтэл өнөө Рамад мэдгэлгүй ард нь очдөг юм чинь бид нь ганц хүрээд л Рамагийн би зүгээр болчдیں۔ Маргааш нь манай хоёр сургууль руугаа яарч явахдаа нөгөө л нэг эмээгийн цацсан усанд Рама оногдчихно. Юутай сургууль дээр иртэл Куно гарч ирснэ Рама тайртай гэж шүү. Тэгсэн Акане боломжийг ашиглаж Куног өөрөөсөө холдуулахаар "Ягаан өстө тайртай бол би ч цайгаа барья да." "Гүй Акане би чамд хайртай." "Гэхдээ бас ягаан өстө тайртай. Ер нь хоёуланд чинь хайртай" гэж хэлдэг. Нэг өдөр Рама биеийн тамирын хичээл дээр Аканыг харж агаад бөмбөг оногдчихно. Хариуцаанд нөгөө амар эмчдэр ортол Аканыгийн эгч Касуми ирж таарад амар эмч сандарсандаа Рамагийн хүзөө өвдөлий болгочвоо гэж. Бас панда ахыг Рама гэж андуурч тавг идэж мэдээд арыг ясыг хүртэл панда гэж андуураал. Касуми амар эмчийн краш нь ээжээ. Краш нь ихчиг нь крашлдаг гэж Аканы гутраал. Тэгсэн дали хүзүүтэй Рама сэтгэлийн сэргээх гэж хачин царай гаргаж агаад Аканед нэг сайхан цохилж аваад буцаа тэгшин хүзүүтэй олчдаг. Гэтэ хөрхөн байгаа сте манай Рама. Юутай сэтгэлээ сэргээж бэлтгэл хийхээр боллоо. Акане дайраал, Рама бултаал. Тэгсэн Рама гинтл "Чи дандаа ууралж явах юм. Уг нэнийх хэрэг хөөхөн штэ" гэд хэлчихнэ. Акане гайхаж харин тэр үеийг нь Рама ашиглаж Аканыг ялсан юм. Оройн Аканыгийн толгойд нөгөө хөөхөн гэж хэлсэн эргэлдээл. Талент өөрийгөө хараал ижсэн Рама ирснэ. "Юунда мөрсөлцөөд байгаа юм бэ?" гэж хэлээд байхгүй явахгүй. Буцаад алих үзүүтэй болчихжээ. Японы хаан нэгтээ нэг шар олчууртай хөө Токиод байх Рама кайсаар аймууд руу зүглэн орвоо. Явж явчны газар иртэл ягаад ч юм Токиогоо өнгөрөөд бүр ард нь ирчиж. Юутайч буцаж яваад 7 хоног өнгөрсний дараа арай гэж Рамагийн сургууль дээр ирлээ. Тэгснэ шууд Рама руу дайрч. "Энэ хүү бол Рёга, бас л Тулааны урлагийн мастер." Рамад "Чи яагаад ирээгүй юм бэ?" "Гүй би очиод 3 хоног хүлээсэн штэ чамайг." "Өө хөөрхи энэ нэгэм төөрөөд өөрөө очиагүй мэн л да." За ер нь бол энэ хоёр дунд сургуульд хамт сурж байхдаа цайны цагаар карате талхан дээр алцаж яг Рёга авах үед Рама толгой дээр нь гიშгээд булаагаа тавчиж ийхүү өдөр бүр энэ янзаараа Рёга карате талхаа Рама далдаж одоо шийдвэрлэх тулаана хийх гээд байгаа юм байна. Рама ямар тач толдох газраа иртэл тулаан нүчгтэр болох үжээ. Угаасаа л Рёгаг хоцорч ирнэ гэж бодж л дээ. Ямар тач хэд хоногийн дараа Рёга ирлээ. Тэгсэн Рама Рёгад карате талх өгч "Хоёлаа эвлэрээ" гэдیں۔ Даанч нөгөө талхнууд нь Рёгаг ирэх гэсээр үтэл хугацаанд дусаад модчиж Рёга ч ууралж тулаан эхэллээ. Энэ хоёрын тулааныг үзэхэд баахан хүмүүс цуглчиж Рёга шүхрээ Рама руу шидэж Рама болтоход өнөө унсан шүхрийг Акане авах гэж үтсэн мангар хүнд за. Энэ Рёга чинь явж эвгүй хүчтэй болж таарлаа. Ийхүү тулаан ширүүсч Рама болтаал, цогцолцоол. Тулааны үеэр манай хоёр хашаад авч Рама Рёга руу дайрахад устай байж таарад Рама эмэгтэй болчлоо. Ийхүү Рама баригдсан ч гэсэн тулаанаа үргэлжлүүлж Рёга Рамаг эмэгтэй болдгийг мэдчихнэ. Уг нь бол Акане тулааныг зогсоогоор ирсэн ч Рёга банданагаа тайлж эргүүлтэл шүрикен шиг болчдیں۔ Тийхүү баахан бандана шидэж Акане аюулд ороход Рама Аканыг хамгаалахаар нөгөө хүн шүхрийг авч юутач Рёгагаас цухтаж чаддаг. Гүнж тэрвэрлэлээр тэрвэрсэн болохоор манай хоёр ичээл. Тэгсэр Рама бандсандаа "Дуртайдаа тэрвэрсэн юм уу?" гэд хэлчихнэ. Гэтэл Акане түс хийтэл Рамаг алгадаж Рамад гомдоод яваад өчтдөг. Яг энэ үед Рёга гүйцэж ирээд тэлээгээ сэлэн болгож дайрахад нь Рама уурлаад өнөөхийг холоо өшгөлөд хайчихна. Тэгээд уг нь Аканыг аргатахаар очтол өнөө өшгөлж хайсан бүс нь нисч ирээд Аканыгийн үсийг юу ч хүү тариад хайчваа гэж. Акане бүр шок. Рама Рёга хоёрч эр хүн гэсэн шиг буруугаа хүлээж Аканед "Хүснээр цох" гэж хэлээд тас хитлээ алгадуулдаг. Хөөрхий Акане краш эмчтэй таалагдах гээд л их чигээ урт үстэй болохоор хичээнгүлэн ургуулсан байж. Ямар тач нэгэнд болчихсон юм хань Акане мань үсээ бүр тарьч богинохон болгоод өдөө хүртэл крашилж ирсэн амар эмчдэр очиж ягаад ч юм нүднээс нь нулимс бөмбөрч амар эмчээс бүр мөсөн сэтгэлээ татсан юм. Угаасаа өдөө хүртэл боломжгүй гэж боддог байж л дээ. Рамач хийсэн зүйлдээ гимшиж Аканыг аргатах гэж янз бүрээр л үздэг. "Хөөрхөн л штэ өсчин зөгчөө штэ" гэж хэлсэн боловч Аканыг нэгэнт аргадах шаардлагагүй болчихож харин тэрэлүүд тайрмал үстэй Акане Рама руу харж инэмсэглэхэд Рама Аканыг харж нүд нь гялцаал. Ийхүү Рамагийн анхаарал сарнж анх удаа Аканед ялагдсан байдаг юм. Рёга мэн Рамаг хайж явахдаа дахиад л төрчиж хаанч ирсэн. Ямар тач явсаар шөнө олох үеэр Рама дээр ирчиж "Сэр Рама, надтай тулд сэрээч гэсэн чинь Рама биш панда ах сэрж манай хоёрыг цонхоор аваа шидчихнэ. Юутай сэрсэн болохоор дахиад л толдохоор боллоо. Энэ Рёга Рамаг хайж бүр хятад улсыг хөндлөн гуйлт тоолжээ. Арай юу.
Тулдаж байхад нь Аканес ирээд хулгайч байна гэж удаад дамбай шидсэн чинь өнөөх нь очиж Рёгагийн яг дагзанд нь оноод нам. Рёга сандарсандаа шүхрээ чаяад хар хурдаараа зүгтэж одвоо. Рама араас нь очтол Рёгагийн хувцсан л өдөг шүү. Арай хараалтай болонд очиод хараалгуулсан юм биш үсттэй. Гэтэл яг ард нь Рёгатай адилхан нэг нохой байлаа. Энэ зур Акане өрөөнд орж иртэл нэг хар зөлнөд ирмэх зур Акане руу дарлаа. Акане шууд нэг алгадаад нам. Гэрлийн асаатал шар банданатай тоороо бэдийн. Тэр хооронд Рама нөгөө нохойч нь Рёга гэж бодоод аль хэдийн урлаад ирчиж, харин нөгөө шар банданатай хар тоороо чинь Аканегийн гэрт ирхэлж нүүр Рама нь халуу бутраал. Юутайч буцаж энгийн болгохоор өнөө мөн нохой дээр халуун сасгатал зүгээр нэг нохой ээж тардаг. Зэмэртэйч Рама өөрөө буцаж хувирахаар усанд орох гэхэд Акане өнөө олсон хар тоороогоо усанд оруулахаар өгдөг. Гэтэл өнөө мөн хар тоороо чинь жинхэнэ Рёга байжээ. Рама хайж хаттаар явахдаа Эдой Ничуан гэх гахааживж өгсөн хараалтай усанд унчихжээ. Бүр олоогүй усанд унгаасан хүн нь Рама, уснаас олсон хүн нь Панда ах байж. Ингээл манай хоёрын тулаан үргэлжилж өнөө мөр Рёгаг тоороо олгоод зодох гэсэн Акане ирж авардаг. Ядж яхад нь Рёга гэж мэдгүй за. Хоншоор дээр нь үсээл бүр хамт унтахаар болдог. Өрөөнд Рама ирж Рёгаг барьж өгөх гэсэн чинь Рёга зүгтэж Рамаг нэг зөхиод Акане дээр унах чинь. Инхүү Рама Аканед нам цөхөөлж Акане Рёгаг тоороо болдгийг мэдлгүй өнгөрдөг. Дараа өдөр нь Рама харж явахдаа хар сарнаа гэх энэ охин баахан мөмн нартай толдож явахдаа таарна. Тиймээс Рама болиулахаар очтол өнөө охин чинь Рама руу бас дайрч барахгүй болохоор яваад өгнө. Гэтэл энэ мөминууд чинь Рамагийн ангийн гимнастикийн клубийнхан байжээ. Төрөний хар сарнаатай 7 хоногийн дараа гимнастикийн тэмцээн дээр өрсөлдөх хэмгэн. Данч гимтсэн болохоор уян хэрнээ хүчтэй гэсээр Аканегаас өөрсдийнх нь өмнөөс орж өгөхийг асуудаг. Акане юутайч сандлыг нь зөвшөөрсөн ч тууз эргүүлэхдээ өөрийгөө ороочно. Цаграг эрүүлэхдээ хуг дараад гимнастик гэдэг чинь амархан юм биш тгээ. Тэгтэл тоороо Рёга харж яснаа Аканегийн аавын халуун устай баанд орсноо хүн болоод хүрээд ирдیں۔ Тоороо байхад нь эрхлүүлсээр агаад Аканед бүр сайн болчиж. Тиймээс Аканед гимнастик зааж өгөхөр болдог. Цаач нь эндээ мангар авьяастай. Уг нь Рёга чадлаараа зааж өгсөн ч Акане сурдаггүй. Оройн Акане ер нь болдог ч юм уу гисэн байж хат нь өнөө хар сарнаа ирснээ Аканег өдөж тэмцээнээс өмнө ялахаар иржээ. Угаасаа энэ хар сарнаа бохир арга ашигладгаар алдартай мэл да. Хар сарнаа юу тач зүгтэж харж явахдаа Рёгаг хөөж явсан Рама цөхөлчин. Унах гэхэд нь Рама тосч аваад зүгээр үү. Гэтэл хар сарнаа Рамад уралцнаа. Бүр юу юуг л үнсэд авах нь. Маргааш нь хар сарнаа Раматай уулзахаар сургууль дээр нь ирчиж. Тэгснээр Рамаг дагаж сэтгэлээ илчлээд уйлж унжаад бөө юм боллоо. Рама айсанда Акане бол миний сүү төсгүй гэт талждаг. Гэтэл хар сарнаа шууд л өнөө гимнастикийн тэмцээн дээр хин ялна. Тэр нь Рамаг авъя гэд бооцоо тавьчваа. Акане шарандаа зөвшөөрч хөөрхий Рама хүний хүн болох нэ. Тэгсэн күнөө дүүг минь сайн харж хандарэ. Гэдийн хар сарнаа күнөөгийн төрсөн дүүн байжээ. Акане хар сарнааг ялахын тулд өдөр бүр бэлтгэл хийгээл. Даанч тэмцээний яг өмнөх орой Раматай толдож байхдаа бөмбөгөн дээр гიშгээд хөлөө гэмтээчдэг. За ингээд баларлаа. Уян сайн толддог өөр эмхтэн хүн байхгүй юу? Гэтэл Рёга Рамагийн дээр усаасгаж Рама маань өөрийнхөө төлөө толдохоор болно. За ингээд Рёга Рамаг шүнжин бэлдэж маргааш өглөө нь шал нойрмог юм дааваг хоол байна гэж идээл. Юутач тэмцээн болохын өмнө хар сарны Аканегийн оронд эмэгтэй Рамаг орохыг сонсоод гар барих гэсэн чинь гарандаа хадаастай. Яг энэ үед Рёга тэмцээний нүцгээр ирж явхад дээрээс нь усаас гарч тоороо олоод хуурчна. Тэгсэн энийг нь хар сарнаа олж хараад нэг зүйл сэдв бололтой. Ийхүү тэмцээн чихэлж Рама хар сарны хоёр боксийн талбар шиг дивжин дээр гараад ирлээ. Юутач нүцгэн гараараа зөхөж болохгүй. Зөвхөн гимнастикийн хэрэгсэл ашиглана. Дивжинээс гарах юм уу ухаан алдвал ялагдана. Тамирчид гар ураад гэтэл хар сарнаа Рамагийн гаранд нэг төмөргөнч зүүчдэг. Тэгсэн өнөө өзөрт нөгөө Рёга шууд л тулаан эхэлж хар сарнаа эхэлж байгаа саваа надаастай. Шидсэн цавирг нь мангар иртэ. Шууд л туузаар юм авч идэхэд Рама Рёгаг махан бамбай болгоноос. Юутач Рамаас туузаараа ширээ авч идэхэд хар сарнаа туузаараа гүнэг аваад шидчихнэ. Тэгсэн хар сарнаа шидэх дараагийн зүйл нь халуун ус. Рама Рёга хоёр сандарч зүгтэх гэсэн боловч яа харахгүй анагдчихна. Рама гимнастикийн хувцастай эрэхтэй уулж Рёга шалдан чихтэй хүн болчдөг. Ингээл шившиг боллоо гэтэл хүмүүс харж амжихаас өмнө Акане Панда хоёр хүүтэн усаар шүршдэг. Рама эцсийн дайралтаараа хар сарныг дивжинээс гаргахаар шийдтэл дивжин хөдлөөд юу ч хүн урчдаг. Тиймээс Рама үргэлжлүүлэн тааснаас үгдэж дайрсан боловч хүрдэггүй. Харин хар сарнаа Рама руу дайрч ялах гэсэн боловч Рама зөрүүлэн дайрахдаа дивжийг нь тэр чигт нь нэвдэлж өөрөө уналгүй модонд нь зүгдснээр энэхүү тулаанд Рама яллаа. Хар сарнаа ялагдсан боловч Рамаг орхино гэсэн амлалтандаа хүрсэнгүй гэж. Нэг өдөр Акане найзуудтайгаа тэшүүрээр гулгаж амрыгээд цай угаа сууж байхдаа өнөө мөр Рёгагч нь мөсөн дээр марцснаа сандаг. Очоод авах гэсэн чинь шаал өр бор өстэй охин тоороо Рёгаг аваад тарчин.
Ийхүү Акане Рама дээр тоороогоо алга болгочлоо гэд уйлаад ороод ирдэг. Гэтэл өнөө хулгаалсан бор үстэй охин чинь яг дүрээрээ араас нь ороод ирдیں۔ Юутай чин залуу учрыг нь мэдээд Рёгаг буцааж Аканед өгдөг. Тэгсэн бор үст ууралж ялсан Тори Рёгаг авах боцоотой Аканыг тэшүүрийн тэмцээнд дуудлаа. Хосын тэмцээн юм гин. Тиймээс Рама Акане хоёр хамтдаа орохор болно. За ингээд Рама Рёгатай бэлтгэл хийхээр болтол мөсөн дээр зогсож чаддаггүй. Гэтэл нөгөө хоёр нь бүр про. Бор үстийн хамтрагч нь амар шалэг. Рама тэшүүр зааж үжнэгээд урвал дээр нь үсчдیں۔ Рама бүр шок. Хөөрхий Рамагийн анхны өсөлтийг энэ шалыг авчваа. Рама уралж эрэхтэй болоод шалэг гарлуу хамаг хүчээрээ дайрсан боловч яаж цохиж ямар ч тулааны урлаг ашигласан он чаддаггүй. Харин өнөөх нь эрэхсээр Рама хэсэгчин. Манай тулааны мастер Рама ялч чадахгүй юм гэж үү? Гэтэл яг үүндээ Рама шалгийг 518 удаа цогчихсан байжээ. Хитрхи хурдан болохоор цохиулснаа ч анзаараагүй байна л да. Оройн Акане Рамаг анхны өсөлтөд алдсан гэж шоолол. Рама банцсандаа Аканыг тэрч аваад хил амаараа өдөж анхны өсөлтийг авахар боллоо. Шартаа Акане ч үнсүүлэх болтол яг цагаа тулсан ичээж чаддаггүй. Ийхүү тэмцээний өдөрч ирж шалыг Рама дээр ирснэ. Хин ялсан Аканыгийн анхны өсөлтийг авъя. Гиндэ бор үст Акане хоёр гахаар Рёгагийн төлөө өрсөлдөж, харин Рама шалыг хоёр Аканыгийн анхны өсөлтийн төлөө үзэлцгээр боллоо. Ямар ч тийхүү тэмцээн эхэлж Рама Аканед шалгаас хол оорой гэд агамаа. Юутай сүртэй орё гэж утсан боловч байхгүй. Халтарч унаад толгоогоороо тогтоод сонин байралтайгаар ороод ирвэ. Тэмцээн эхэлж Акане Рамаг өргөх оронд өнөө шалыг эвлэгхэн Аканегийн үрлүү шургаж ороод үнсгэнэ. Рама сандарч болиулах гэхэд нь бор үст ирж Рамаг өвдгөөрөө дивсээд Акане шалигт үнсүүлтгийн даван дээр өлгөж шидэд арай гэж мултарч чаддаг. Тэгээд нөгөө хоёрыг эргэж явах оронд Рама Аканыг дээш шидэж тэрхэн зур гүйдчихэд шалгийг цогчно. Өнөөх нь хавиргаа дараа суучлаа. Рама харин хамаг ирчээрээ явцсан биш, зогсож чадахгүй агаар дээр 360 эргээд арай гэж нэг юм хоёр хөл дээрээ газардлаа. Гэтэл өнөө бор үст өвдчихнү гэд нөгөө шалгийн цохиулсан газар нь цохиод идэг шүү. Рама шалигт Акане бол миний сүү төсгүү, гар хөрвөл хогч шүү гээл. За ингээд тулаан үргэлжилж Рама Акане хоёр дайрах үед Рамаг бор үст салгаж аваад Акане араас нь очиж гарнаас нь барихтаа зэрэгцсэн өнөө бор үст Рамагийн хөлнөөс өрчин. Яг энэ үеэр шалиг бор үстийг хөлнөөс нь барьж гурвуулангийн давхар эргүүллээ. Манай хоёр бүр сэнсрээд харин бор үстийн толгой нэргэж манай хоёрыг тавьчихна. Манай хоёр шидэгдэж Рама Аканыг хамгаалж хаан цөмөртөл мөргөөд ухаан алдаад онцдог. Акане Рама гэж уйлаал. Тэгсэн Рама юутай ч босоод ирнэ. Тулаанаа үргэлжлүүлэх гэтэл Рамагийн хамаг биенийх нь яс ширхэрч тэсгийн аргагүй өвдөлт мэдэрлээ. Акане Рамаг болиулах гэсэн боловч гинэт тог тасарч хаанаас ч юм Рёга гарч ирээд Рама л уус цацаж өөрөө Аканетай хамтрах гэж яагаад харахуд Аканыг Раматай андуурч хөөгд гаргачна. Ийхүү Рёга Рама хоёр хамтарч үргэлжлүүлэн толдохоор боллоо. Гэтэл Рёга гулгаж чаддаггүй. Унцах хойно нь өнөө хоёр чинь төрөний эргүүлдэг аргаа ашигладаг. Рама Рёгагаас салахгүй гэж гарнаас нь хазна. Тэгсэн Рёга Рамаг цохиж өөрөөсөө салгачна. Харин шалиг хамтрагчаа шидээд Рамаг тэрч аваал. Тэгсэн хөөрхи Рёгаг бүр бор үст нүрээр нь мөсөн дээр савж идэг үсттэй. Гэтэл Рёга уралж мөсийг нь хаг цогчдөг. Ямар ч тач Рама үргэлжлүүлж шалиг руу дайртал нөгөөх нь болтоод Рама мөсөн дээр газарцсан боловч би энэ дахин нэг удаа шархиран өвдгөө. Ядчихт нь шалиг бүр балиар нялуу. Рамаг үнсэх гэж дайрахт нь Рама нам цохиж харин бор үст нөгөө талд Рёгаг сэнсрүүлж шүү. Манай хоёр барахааргүй болоод нэг арга сэдвээ. Тэгсэн гинтл Рама уйлж нөгөө шалиг аргатах гэж ирэхт нь Рама шалгийг жийж нисгээд Рёга ганц тэгээдэж унагадаг. Харин бор үст үгэлж ганц хүн пайлтлаа. Гэхдээ Рёга ганц нэлээд унахчваа. Төлөвлөгөө амжилттай бүтсэн ч манай хоёр чинь Аканыг булаацлаж хоорондоо хэрэлдээд эхэлдэг. Рёга ууралж Рама руу дайрахтаа мөсийг хоёр хуваагаад ус руу унах гэхэд нь өнөө бор уст манай хоёрын дээрээс дайрч шалигч бас дайрах гэтэл Рёга эцсийн хүчээр шахаж өнөө хоёр мөсийг нийлэлэн шахаад шидэд хайчнаа. Ийхүү хоёр прог манай хоёр яллаа. Данч Рама Рёга хоёр үргэлжлүүлэн толдож Акане болиулах гэж ирсэн боловч ус руу унчна. Сэлж чаддгүй Аканыг аврахаар манай хоёр хоёулаа араас нь өсөрч Аканыг авардаг. Ухаан алдсан Аканы эмнэлгийн өрөөнд сэрвэ. Гэтэл гинтл хан цөмөрч шампу гих хятад охин Рамаг ална гэсээр дайраад ирлээ. Рама автагаа бэлтгэл хийж аваад нэг тосхонд иржилдээ. Энэ тосхонд зөвхөн эмэгтэйчүүд байхаас гадна хүн бүр тулаанч. Манай хоёр сайхан тухалж олцсон хоолоо идээд үжитл нэг охин ууралж ирсэн нь шампу байлаа. Идчихсэн хоол нь шагналын хоол үжилдээ. Ялсан хүн нь шампу. Тиймээс шампуг ялж хоол идэхээр Рама энэ хоёрын тулаан эхэллээ. Гэтэл Рама ганц өшөглөөл ялчдیں۔ Энэ тосгоны ёсоор бол гадны эмэгтэй ялагдсан бол үхлээс дор гутам шиг. Тиймээс ялагдсан хүнийхээ хазар дээр үнсэж бүхэн өгтлэн дагаж эцсүүлтэн намыг нь авна. Тийхүү Рамаг дагаж явсаар Япон хүртэл хүрээд ирж. Юутач Рама шампугаас зүхтаж гэртээ иртэл шампу аль хэдийн олоод ирж
Уг нь бол Рамаг эрэгтэй болохоор нь таньдаггүй. Даанч эмэгтэй Рамаг хайх гэж зүтгээд Рама зогсоох гэсэн боловч зэсг нь хуураад өнөөх нь баахан ойсноо шампуг тас хэдлэн цохиж санаандгүй байдлаар Рама яллаа. Гэтэл шампугийн тосгонд бас нэгэн ёс бий. Гадны эрэгтэй хүнд ялагдвал тэр хүнээ эр нөхрөө болгох. Рамаг урал дээр нь үсчдیں۔ Акане ягаад ч юм уурлаад яваад өгчнө. Тэгснээ манайхаг зодож "Тэнийг Рама" гэж өглөө ил. Уг нь бол Аканыг ихснэр нэрж Аканыг гаргадаад Раматай сандах гэсэн чинь шампутэнд Рамаг нь олж идэг шүү. Юутай чаран Рама дээвэр дээр үжил Рёга Рамаг эмгтэй болгосноо Акане чамайг хардаж байгааг хараад "Сэтгэл өвдөж ийн мөн овш минь" гэж хэлээд манайх хоёр зодтолтно. Рама Рёгаг тоороо олгочоод үжил Аканы хурч ирснээ Рамаг тас хэдлэн алгадчаад тоороогоо аваад яваад өгнө. Харин дараа нь шампу ирснээ эмгтэй Рамаг алах гээд ирдэг. Тайван байхгүй л тээ. Ямар ч тач манай хоёр сургууль руугаа явахдаа хүртэл хэрэлдэж Акане Рамаг шампутай хардаж Рама Аканыг гахаар Рёгатай хардаал. Энэ Акане одоо хүртэл тоороо Рёга гэж мэддэггүй. Гэтэл Рёга Акане тоогдохгүй байгаадаа сэтгэлээр унаад чимээг өхөн явахаар шийддэг. Тэр үед Рёгагийн хорон санаа нь гарч ирснэ. Акане одоо шархалцсан байгаа да. Яг одоо л чиний боломж гэхэд сайн санаа нь өнөө хятад охин Рамаг ална. Тэр хүртэл жаахан төвчөртэй хүлээч гэдیں۔ Гэхдээ Рёга явна гэснээрээ явах гэтэл нөгөө л нэг эмээгийн цацсан усанд оногдчихно. Тэгсэн хаанаас ч юм шампу гарч ирээд тоороо Рёгаг аваад явчлаа. Удаачгүй шампу Рама дээр хоол авчирлаа гэд тоороо Рёгагаар хоол хийсэн байдیں۔ Манай хоёр бүр шок. Рама хөөе ямдуу гэсэн чинь бас ч гэж өгчээгүй. Хоол олох төгсөн тоороо Рёга Аканыгийн өвөртүүлж тэгсэн шампу ирж Аканыгийн хазар дээр өмслөө. Рамаг өөрийн болгохын тулд Аканыг зайлуулахар шийджилтэй. Ингээд шампу Аканы хоёр үзэлцгэр боллоо. Рамагийн санаа зовч Аканы гэсээр байж болох бүх газраар хайж арай гэж олоод очтол аль хэдийн ойротчихсан байлаа. Бүүдгэрүүлний цаанаас нар гийж Аканы өгөн сэрдэгч зөвхөн Рамагийн тухай мартчихсан байдаг. Рама Рёга хүн болгож юу болсон тухай асуудал цаа чин боломжийг ашиглаж Аканы Рама хоёрыг салгахаар юу ч хэлж өгдөггүй. Тэгвэл шалдан бие охтуудад гайхвал гижиж арай гэж хэлүүлэхэр болдог. Шампу Аканы хоёр тулдаж байхад шампу хормын төдөд Аканыгийн ард гарч тоороо Рёгагийн нүүрэн дээр гიშгчиж тиймээс Рёга юу ч хараагүй гин. Юутай ч нөгөө амар эмчтэр очтол Аканы Рамаг мартсан шалтгаан нь домогт суугаач төрийн гар гэдэг тулааны арга юм гин. Нууц жортой шампун ашиглаж толгойг нь угаахта тодорхой нэг цэгэн дээр дарснаар ой санамжийг нь өдөрдөж болдог. За ингээд шампуг олж нөгөө шампуныг нь авахар болтол шампу аль хэдийн өөрөө ирчиж шампу Рамаг тэрвэрэд автал Аканы гинтл өөрөө ч мэдлгүй Рамаг нам цохиод нь гачваа. Шампу дутуу гач гэж бодоод дахиж угаах гэхэд Рама шампуныг нь булааж аваад Аканыгийн толгойг өөрөө угаагаад эхэлдэг. Гэтэл амар юмж орж ирээд энэ шампу нь болохгүй гэдэг. Буцааж ой санамжийн сэргийгийн тулд 119 гэдэг дугаартай өөр шампунь хэрэгтэй юм гин. Ийхүү Рама шампуныг нь олж авахаар аян замд гарахар боллоо. Явахаасаа өмнө Аканед намайг хүлээж аваарай. Заавал ой санамжигчин сэргэн гэж хэлдэг. Ийхүү явах гэтэл шампуд өнөө 119-тэй шампунуудын Рама шампутай тохиролцож шампун нь авсны хариуд эмэгтэй Рамаг зодохор боллоо. Рама Рёгагаас өөрийг нь зодож өгөхийг гуйдагч яг цагаа тултал Рама өөрөө Рёгаг зодчихно. Гэтэл араас нь Аканыгийн аав Панда хоёр гиндүүлж тариад юутай ч Рамаг зоддог. Энийг нь харсан Аканы ярьж өөрөө ч мэдлгүй Рамаг хамгаална. Рама Аканыг харснаа яваач тэнгээ гэдیں۔ Гэтэл гинт Аканыгийн талгаа өвдөж яг л хуучных шигээр Рамаг нэг сайн дэлсэж аваад Рамаг эргээд сансан юм. Ийхүү Рамаг сансан Аканы шампугаас Рамаг харамлал. Өөр аргагүй болсон Рама шампуд "Үнэндээ бол би эмэгтэй, эрэгтэй болдог хараалтай" гэд хотлоо альчдаг. Шампу бүр шок. Аканыгийн аав нь итгэж мэтгээд тэрүүхэн тэндээ бас шок. Шампу хууртагцсандаа уурлж Рама руу дайрч цохимоор байсан ч түүний нүднээс нулимс бөмбөрч Рамад "Баяртай" гэж хэлээд гарч чадлаа. Рама энэ шин тэнгэрийн оддыг ширтэж түүний толгойд нүдэндээ нулимстай явж утсан шампугийн бодлоо тэргэлдэнэ. Гэтэл Рёга Рамад "Араас нь яваач" гэдیں۔ Рама шампугийн араас явах болов. Ер нь хараалаа тайлж чадах уу? Бас нүдэн шилтэй амар юмч үнэндээ бол тулааны мастер уу? Аканы болон Рамагийн сонирхолтой төвхийг дараагийн бичлэгээрээ ирж өгье. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк сабаа дараарай.